Зөв бичгтүрмийн 17 дугаар хичээл олон тооны дагаврыг зөв бичих гэсэн. За энэ хичээлээ эхлэе. За тэгэхээр олон тоо бүтээдэг олон удаа дагаврууд байдаг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр бид нар зарим дагаврыг зарим үгэнд давхар задгадаг, заримдаа буруу задгадаг ийм одоо дутагтууд бид нар гардаг. Тэгэхээр энэ олон тооны дагаврыг хэрхэн яаж одоо залгах вэ гэдгийг багш надад тайлбарлаж өгье. За нэгдүгээрт нь олон тооны нар гэсэн дагаврыг оноос нэрээс бусад төрөл саданд мэргэжил заасан цөөн үгэнд бол залгах нэ нар гэдэг дагаврыг. За тухайлх юм бол ах нар, эгч нар, багш нар, нагц нар, дүү нар, жолооч нар, авга нар гэж ингэж одоо заадах нь ихэвчлэн төрөл садан буюу мэргэжил заасан ийм одоо үгэнд бол ихэвчлэн нар гэдэг дагавраа залгах нь байна. За хоёрдугаарт нь олон тооны чууд дагаврыг тэмдэг нэрт залгаж хүний холбогдлоо жинхэнээр бүтээдэг. За тухайлх юм бол сайн, сайчууд, бага, багчууд, том чууд гэж дандаа яг нь тэмдэг нэр дээр залгаад олонтоо үүсгэж байна. За монголчууд, япончууд, америкчууд, эрэгтэйчүүд гэж ингэж одоо тохирох хөлбөрийн задгаж одоо бид нар олон тооны дагавар одоо залгах нэ. За 3-дугаарт нь олон тооны дээд дагаврыг ихэвчлэн огч, он, чин дагавраар төгссөн үгэнд залгадаг. За заримдаа эгэр төгссөн үгэнд ч бас залгах тохиолдол байна. За жишээлх юм бол ноён, ноёд, өвгөн, өвгөд, хөгшин, хөгшөд, охин, охид, малчин, малчид, ажилчин, ажилчид, сурагч, сурагчид, уншигч, уншигчид, үзэгч, үзэгчид, түшмэл, түшмэд, нөхөр, нөхөд, нохой, ноход гэж ингэж залгасан байна. За эдгээр үгнүүдээ ингээд ажиглаад харахаар зарим үгс маань огч, тийм ээ. Жишээлбэл одоо сурагч, огч гэдэг. За зарим нь он, тийм ээ, хөвчлэн инээр төгссөн ноён, өвгөн, хөгшин, охин, малчин, ажилчин гэдэг. За зарим үгэн дээр болохоор чинээр гэсэн дагавраар ингээд төгссөн үг байгаа учраас энэ Д гэдэг олон тооны дагаврыг бол ерөнхийдөө залгах нь байна. За ингээд олон тооны эс дагаврыг тэмдэг нар ба жинхэнээр залгаж бас хам олонний утгатай бас жинхэнээр бүтээж болдог. За жишээлх юм бол их ихэс, дээд дээдэс, нялх нялхас, уул уулс, нэр нэрэс, үйл үйлс, үг үгэс, эр эрс гэж ингэж бол ерөнхийдөө бол залгаж болох нь байна. За энэ дээрээс ингээд ажиглаад хараад ахаар ихэвчлэн тэмдэг нэр нь бас залгасан байна шүү дээ, тийм ээ. Их, дээд тэгэл, тийм ээ. Энэ зарим ийм тэмдэг нэртэйг нь бас ингээд залгаж хам олонний утгатай бас жинхэнээр ингэж бүтээж болох нь байна. За дараагийн олон тооны дагавар бол уудын хоёр зэрэг дагаврыг гүйвлэгч болон балархай ашигаар төгссөн үгэнд мөн энтэй үндсэнд залгаж болно. За жишээлх юм бол номууд, дэвтэр дэвтрүүд, хулган хулганууд, орон орнууд, толиуд, сургуулиуд, байшин байшингууд, цуслангууд гэж ингэж залгаж болж байна. Тэгэхээр энэ ууд гэсэн дагаврыг ерөнхийдөө гүйвлэгч буюу балархай ашигаар төгссөн үгэнд залгах нь байна, тийм ээ. За тэгээд одоо яах нь хэрвээ тэр доор бичигдсэн тэр байшин цуслан гэд энтэй үндсэн гэж залгасан тохиолдолд одоо нөгөө тогтворгүй г манд орж бичигдсэн байна шүү дээ. Байшингууд, цуслангууд гэж ингэж энд орж ирсэн байна. Олон тооны уудууд дагаврыг мөн урт хос шиг болон тогтворгүй энтэй үгэнд бас залгаж нууд гэж залгаж бичнэ. За тухайлх юм бол мэдээ, далай, туулай гэд энэ үгнүүд маань урт хос шиг төгссөн учраас энэ уудуудыг залгахад нөгөө тогтворгүй энэ маань орж ирнэ, тийм ээ. Мэдээ нууд, далай нууд, туулай нууд гэж ингэж орж ирэх нь байна. За дарыг мод гэдэг үг харъя бас. Мод нууд тогтворгүй энтэй үг тийм үү? Аяга нууд, унага нууд, ботго нууд гэж ингэж бас тогтворгүй энтэй үг нь бас ингэж энэ уудууд дагавар маань бас залгагдаж орж ирэх нь байна. За ингэж тодруулах юм багш нь. За нэрийн үндсэнд оюухан, ийхэн, оюухан, ийхэн, онхон гэсэн нийлмэл бүтцтэй дагавар залгаж хам олныг заасан жинхэнээр бүтээж болно. За тухайлх юм бол ахынх нь, эгчийнх нь, хөдөөнийх нь, хотынх нь, увсынх нь, архангайх нь, дорнодынх нь гэх мэтлэнгээр бид нар залгаж одоо яах нь олон тооны утгыг илтгэж болох нэ. Гэхдээ яах нь жинхэнээр бүтээх нь байна. Бид нар жинхэнээр бүтээх нь байна. За тэгвэл дараах тохиолдолд олон тооны дагаврыг одоо хэрэглэхгүй байна. Өөрөөр бивүүл хэрэглэнэ гэсэн байна. За тухайлх юм бол өмнө нь тооны нэр болон ерөнхий олныг заасан тодтол авсан жинхэнээр олон тооны дагаваргүй хэрэглэгдэнэ. За жишээлх юм бол 10 хүн. Одоо өөрөөр хэлбэл
10 хүмүүс гэж бичиж болохгүй байна. Хүн гэдэг нэр үгийн өмнө 10 гэдэг олон тооны утгатай тооны нэр орсон учраас хойдлын одоо нэр үг маань олон тооны дагавар авахгүй гэсэн үг. 50 ном, 30-аад сурагч, зарим оюутан, хэдэн хонь, цөөн дэвтэр гэдэг жишээлбэл тийм ээ. За тэр зарим, хэдэн гэдэг энэ цөөн гэдэг энэ үгнүүд маань өөрөө ерөнхий олныг заасан юм тодтолсон юм одоо жинхэнэ нэртэй үгнүүд учраас энэ үгнүүд маань хойдлын үг нь олон тооны дагавраар хуваарлахгүй байх нь байна. За хоёрдугаарт нь өгүүлэх үн нь бэлж, тарах, бөөгн, барил, дуралд, багшир гэх мэт үйл үгээр илэрсэн байх юм бол өгүүлэх түн болж байгаа нэр үг олон тооны дагавар авахгүй. Тухайлбал мал бэлчив. За одоо бэлчдэг зүйл ганцхан мал бэлчихгүй шүү дээ. Тэгэхээр бэлчих гэдэг үйл үг маань өөрөө олонний утгатай. Учираас мал бэлчих, малууд бэлчих гэж ярихгүй, мал бэлчив гэж ярина. Морь уралдана, морьдууд уралдана гэж ярихгүй байх нь шүү дээ, тийм үү? Морь уралдана гэж ярина. За бүх барилдана гэж ярина. Ганц одоо барилдах гэдэг одоо үйл үг маань өөрөө олныг заасан юм утгатай учраас тэр бүхчүүд гэж бас ярихгүй. Ер нь бүхчүүд ингэж ярьдаг нь бас буруу байх нь шүү дээ. Яг үнэндээ бол одоо бичгийн хэлний дотор бүх барилдана гэж ингэж ярих хэрэгтэй байх нь. Гуравдугаарт нь нэг үгэнд олон тооны дагаврыг давхар залахгүй. За ийм алдааг бид нар маш их гаргадаг. Тухайлах юм бол одоо октод гэдэг. За энэ үг нь бол октод гэдэг үгийн язгуурууд охин шүү дээ. Тийм үү? Энэ дээр д гэдэг олон тооны дагавар залгачхад дахиад уу гэдэг олон тооны дагаврыг давхар залгачдаг. Нэг дор. За бид нар би гэдгээс олон тоон бид гэж үүсдэг. Бид нар гэж давхар бас залгаж. Энэ ярианы хэл нь маш одоо бид нар ярьдгаар бас ингээд буруу бас бичгийн хэлэнд бас бичээд байдаг. За ноён гэдгээс ноёд гэж үүсгэх ёстой байтал энэ дэр ноёдууд гэдэг нь үүссэн байна. Тэд нар, бид нуус, тэд нуус гэж ингэж одоо залгаж ерөөсөө огт болохгүй гэж байна. За дөрөвдүгээрт нь тодотголыг давтсан тохиолдолд жинхэнэ нэр нь олон тоогоор хуваарлахгүй. За тухайлах юм бол өндөр уул. Жишээлбэл өндөр уулс гэж бичих байх нь. Уул гэдэг үгийн өмнө өндөр гэдэг тодтол маань өөрөө давтсан тохиолдолд бол хойдлын нэр үг маань олон тооны дагавар авахгүй гэсэн юм санаа байна. Өргөн гол, нарийнхан, гудамжнууд гэж ингэж одоо хуваарлахгүй байх нь шүү дээ энэ дэр. За дараад нь ертөнцид ганц байдаг буюу тоолж болдоггүй зүйлсэд олон тооны дагаврыг залгахгүй. За энэ бол мэдээж ойлгомжтой. За тоолж болдог үчил бэлсэн чихэр, давс, гурил одоо өөр юу гэдэг нь нар, сар, ус гэдэг үг олон тооны дагавраар залгах одоо боломжгүй гэсэн юм санаа байна. Дараах үгсийг олон тооны дагавраар хуйлган бичээрэй гэж байна. За ингээд асуулт ажиг орж байна. За нэлээд олон үгс байна. За энэ үгнүүдийг олон тооны хор хуйлсныг харъя бүгдээрээ. За ядуус, баян, баячууд, сайн, сайд, нохой, ноход, залуус, эмэгтэйчүүд, эмч нар, сурагчид, шавнар, говьуд, хүн гэдэг маань язгуураар өөрчлөгдөн хүмүүс, нэрс, жишээлбэл сурагчдын нэрс, тийм. За анууд гэдэг үг маань хос утгатай учраас энэ бол олон тоогоор хувирахгүй. За мөн эс чихэр. Энэ бол олон тооны дагаврыг авахгүй. Давс мөн адил. За сургууль гэдэг маань сургуулиуд, нөхөр гэдэг үг маань нөхөд гэж хувилна. Самбарууд, дүүнэр гэж ингэж олон тооны зохих одоо дагавар нөхцөлийг бид нар залгаж болох нь байна. За зарим үгс маань олон тооны дагавар бол ингээд авахгүй ийм тохиолдлууд бас гарч иж байна. За дараах үгсэд ууд үе дагаврыг залган бичих хэсгийг олоо гэж байна. За А хэсэгт нь их, бага, том, Япон гэсэн үг байна. Ихсүүд гэж ингэ залгахгүй шүү дээ. Тийм үү? Тэгэхээр ихэс тийм ээ, багчууд, томчууд, япончууд гэж ингэ залгагдаж орж ирнэ. За Б хэсэгт бол дэвтрүүд, үзгүүд, толиуд гэдэг. Тэгэхээр энэ Б хэсэг маань зөв байх нь тийм ээ. За В хэсэгт байгаа үгнүүд ажиглая. Мэдээнүүд, ааруул, тийм ээ, нөхөд гэж ингэ үүсэн. За тэгэхээр Б хэсэгт байгаа үг маань одоо зөв байх нэ. За дараагийн даалгавар олон тооны д дагаврыг ихэвчлэн огч, анчин давраар төгссөн үг залгана гэж бичсэн дөрвөн бичсэн хэсгийг олоорой. А хэсэгт нь сурагч, ажилчин, төшмөл, уул. За огч чинь байна. Нөгөө хоёр нь бол биш байх шүү дээ, тийм ээ. За Б хэсэгт байгаа үгсээ харъя. Малчин, нохой, охин, хөгшин. За дараагийн үгсээ харъя ямар ч байсан. Хүн, баатар, жолооч, далай гэж байна тийм ээ. За тэгэхээр энэ зөв хувилбар нь бол аль хэсэг байна? Бүгдээрээ сайн ажиглаарай. За Б хэсэг байна тийм ээ. Малчин, малчид, нохой, ноход, охин, охид, хөгшин, хөгшөд.
гэсэн ийм дагавраар энд залгаж болно. За дараах холбоо үгсийг гүйцээж олон тооны нөхцөлийг зөв залгаарай гэж байна. Ихэс дээдэс, хүүхд багчууд, ангийн сурагчид, дондгийн ноход, миний найзууд, дотны нөхөд, 1 кг-ийн чихэр, олон тооны дагавар авахгүй, увсын жолооч нар, галууны дэгдээхийнүүд, цуслангийн байшингууд, модны навчис, айлын бүсгүйчүүд гэж ингэж олон тооны дагаврыг бол авнаа. За дараах хэсэг тус бүрд олон тооны дагавруудыг илүү зэрэглэсэн алдаа байгаа. Яагаад алдаатай гэж үзэж байна вэ гэж байна. За бүгдээрээ харъя. Тэнд байсан 100-аад хүүхдүүдийн дунд миний таних 3-4 охид байлаа. Зарим сурагчид хичээл зүтгэл гаргаж эрдэм номдоо шандна. Наадмын талбайд бөхчүүд барилдаж, хөндөй талаар морь дурлаж, их л хөдөлгөөнтэй байв. Уул талаар малууд бэлчээрлэж, энэ тэндгүй шууд жиргэлтнэ гэсэн ийм үйлдвэрүүд байна. За энэ дэр олон тооны дагавруудыг илүү хэрэгэлсэн жишээнүүдийг багш нэнд доогуур зурсан байна. Харъя бүгдээрээ. За 100-аад хүүхдүүд. За 100 гэдэг үг маань өөрөө олонний утгатай учраас, олон датаас утгатай учраас 100 гэдэг үгийг авсан тохиолдолд хойдлын үгс маань яг нь олон тооны дагавар авахгүй. Тийм ээ? 100-аад хүүхэд гэж орж ирнэ. За 3-4 охин гэж орж ирнэ. Зарим сурагч гэж орж ирнэ. Тийм ээ? За наадмын талбайд бөхчүүд барилдаж, морь уралдаж, мал бэлчээрлэж, энэ тэндгүй шууд жиргэлтэн гэж ингэж орж ирнэ. Яагаад гэх юм бол тэр нэр үгсийн өмнөх үг маань дандаа яах нь тооны нэр эсвэл олонний утгыг заасан ийм үгс байгаа учраас хойдлын нэр үгс маань олон тооны дагавар авахгүй байх нэ. Дараах ихэд орсон олон тоонд байгаа үгсийг олоо. За туврын мал суур сууриараа багшран бэлчээрлэж, динжлэрх туурчдын гэрүүдийн тэндг үзэгдэнэ. Зүүн жигүүрт байгаа хундан цагаан гэрвал балбарынх мөн тэдний гадаа имээлтэй морьд уяатаа байна. Чанцал гэрээс зайдаг хүн буж морьтой тушаад гэрт орлоо гэж байна. За эндээс олон тоонд байгаа үгс олох юм байна. Багшны доогуур нь шууд зурцсан байна. Харъя бүгдээрээ. За туурчдын гэрүүд гэдэг олон тоонд байгаа үгс нь балбарынх, морьтой гэдэг маань олон тооны дагавраар хувилжээ. За алдаатай үгсийг засан бичээрэй гэж байна. Олон сониннуудыг зориуд судалж цаг гаргах бодол надад төрсөнгүй. За энэ алдаатай үгс хаана байна? Олон сониннуудыг гэж байна. За сонин гэдэг үгийн өмнө олон гэдэг олныг заасан утга байгаа учраас олон сонинг гэж орж ирэх ёстой тийм ээ. За дараагийн үйлдвэрийг харъя. Янз бүрийн асуудлууд тулгархад шийдвэр гаргах чадвартай байх хэрэгтэй гэсэн үйлдвэрүүд байна. За энэ дээр асуудлууд гэдэг үг маань буруу байна. Яагаад гэх юм бол өмнө нь янз бүрийн гэдэг үг орсон тохиолдолд янз бүрийн асуудал гэдэг тийм ээ хойдлын үг маань олон тооны дагавар авахгүй. За 3 дахь жишээнд хэдэн охид бүжиглэж дуулж байна гэж байна. За хэдэн гэдэг маань өөрөө олныг заасан утгатай учраас хэдэн охин бүжиглэж дуулж байна гэж ингэж үзнэ. За ингээд олон тооны дагаврыг зөв залгасан хэсгийг олоорой гэж байна. Аад нөхөөгүүд, уншигчид, олон хүмүүс, цөөн хүүхдүүд, бид нь хэдэн охид, охидуудын зөвлөл, хүмүүс, үйлс. За бид нь хэд хэдэн төлөөлөгчд, бусад ажлууд, янз бүрийн саналууд гэж байна. За тэгэхээр олон тооны дагаврыг зөв залгасан хэсэг хаана вэ гэд та бүхэн маань хараад за энийг гэртээ ингэж хийгээрэй. За гib хэсэгт бас үгс байгаа юм байна тийм ээ. За ингээд олон тооны дагавартай үгсийг олоорой гэсэн дараачийн бас даалгавар байна. За энэ даалгаврыг бол та бүхэн гэртээ хийнэ. За ингээд ерөнхийдөө багш нь уншилгүй ингээд ерөнхийдөө слайдаараа ингээд харуулчихъя. За ингээд гэрийн даалгаварт дараах үгсийг олон тооны дагавраар хувилгаж ирээрэй. За ингээд та бүхнийхээ сурлах хөдөлмөр ажилласан үйлсэд өндөр амжилт хүсье.